Stay a while and figure me out. I promise you won't regret it. No, you won't regret. За бид хоёр Changi airport дээр ирсэн байна. Бид хоёрын нислэг нэлээ орой. Тэгээд тусдаа нөгөө гоё жөөл гээд усан оргилуур гэдэг тэрийг үзэж чинь. Тэгээд ийшээ тусдаа төлбөр төлд юм байлээ. Тэгээд хамт орж үзье. За явсаар хагаад жөөл тэр харагдаж байна. Вау, бүр амар том юм байна. Вау. амар том юм бэ. Oh my god. I got ways, I got lights, but I ain't tryna use them just to get where you go. Ooh, baby, more than a night, it could be amazing if on a daily basis. Боцноос ямар том юм бэ? So big, so beautiful. I got ways, I got lights, but I ain't tryna use them just to get where you go. Ooh, baby, more than a night, it could be amazing if on a daily basis we had loving in a way that's better than okay. Yeah, just wait, you'll see each season bringing another in. Саяны хөрхнөөсөө гараад одоо тэр гейт руу явах чинь удахгүй чек-ин тайм маань гейт маань онгох бах. За hi guys. За сайн уу, за бид тэр одоо Улаанбаатар гэртээ ирсэн байж гин. Ирээдүйд хонжи. За аялын бичлэг маань таалагдсан уу? Тийм олон жижиг хувааж хийх гэж үзсэн. Тэгээд тиймэрхүү хийвэл таалагдж гин үү? Эсвэл нэг төр бөөдцсөн зүгээр байна уу? Тэрнийг комент үлдээгээрэй. За тэгээд бид тэр одоо ер нь бол нэг тийм авчирсан зүйлээ ингээд unboxing хийж хуваалцдаг тийм нэг юм видео хийж эхэлж байгаа. Тийм яадаг л та нараас аяг комент ирээд ингээд Туркаас авсан юм үзүүлээч гэд тэгчихсэн. Тэгээд ер нь бол сонирхолтой авах гэж удаа. За тэгээд Сингапур руу бид 3 жилийн өмнө маш цөөхөн хоногор явж исэн. Тэгээд яг энэ ширэлчи тэгээд 3 жилийн дараа явсан ч гэсэн маш гоё хിവэрэ бэлээ соёлын шоконд оруулаад тэгэл энэ удаад бас ажиллаар явсан болохоор айгу тухтай нилээд хоног 13 хоног явсан тийм. Тэгээд Сингапур ер нь айгу өртөг өндөртэй. Дээрээс нь Монгол төгрөгийн хаш айгу юу байсан? Айгу унтсан тийм. Сул байсан. Тийм болохоор тэр нэг шопинг хийгээгүй. Ерөөдөө гадуур хоолунд идэхэд л айгу өндөр гарчаад байсан учраас ер нь бол нэг шопинг хийгээгүй. Яг нь Сингапураас сонирхолтой байх болов гэсэн юм хитэ снак тэг гэртээ нэг хідэн жоохон зүйлс авсан. Тэгээд тэрийг та нарт яг одоо олцгоч. Хамгийн эхлээд энэ хэмнүүдээс эхлэе тий. Тийм. За хамгийн эхлээд за энэ юу? За энийг битээр харангуйтаа шууд битэрийн баг наснуудны урдуур өнгөрсөө гэдэг байна. Түүцнээс авч иддэг байсан. Би бол баг дахтаасан жимс гэж нэрлэдэг байсан. Тийм дахтаасан жимс. Зоос шиг ингээд овоолцсон гэдэг. Тэгээ энийг битээр Сингагийн нэг бөөний нэг молын доороос бөөний төлөөс авсан. За тэгээд цаалаад дотор талтай бүр юм амар үцгэр шүү. Жижиг жижигээр цаалцсан надад амар таалагдсан. Тийм баг ахад ингээд дөрвөлжин энэ төр идэг байсан шүү дээ. Тэгээд баг тоглодог юм мортл гэж тоглодог байсан шүү дээ. Тэр шиг. Тэгээ нэг юм монголоор яг ямар жимсийг мэдгүй. Англиар нь Hawthorne гэдэг юм. Тэр юу юм шиг үлээ. Амар юм шиг үлээ. Тийм. Тамтаж ийм авсан. Тэгээ Сингапур өөрөө яг 3 улсаас
3 улсын иргэдээс бүтсэн тийм газрууд энэтхгүүд, малайзууд, хятадууд ийм 3 улсынхан ирээд үүсгэсэн болохоор яг Сингапур үндэсний юм гэж болохоор байхгүй тийм. За дараагийнх нь бас адилхан. Энэ яг энтэй адилхан мөртлөө жоохон тийм нойтон хөлбөр гэх юм уу тийм. тийм. Maaхан ч угаасаа энийг бүгдээрээ мэддэг л хальтаа. Урагшаа бэж мэж явахаар дандаа нэг юм чихэр авчирдаг гэсэн шүү дээ. Энэ болохоор яг хуйлцсан болохоос биш. Яг гэтээ энэс илүү амтны хараагаа тод юм шиг надад бол санагдсан. Тийм одоо ингэнгүүт ингээ мангар байна. Бас жижиг л байдаг шүү дээ. Урд нөгөө нэг зарж яд шүү дээ. Бих мэлээ. Ингээд бол эднэр байд юм лээ. За тэгээд битүүрийн бас анхаарал татсан юм гэхээр моолуудад энэ Urvans гэдэг ийм эдийнхний зурагтай одоо брэнд нэг нөхгүй ийм гойн бит юм лээ. Тэр Сингапур брэнд гэсэн. Тэгээд 2 янзээс нүүд хийцэн гэдэг. Тийм гоймгийн идэж үтсэн. Ер нь бол тийм шүлгүү гойм уу? Соустай. Тийм тэгээд амтныхын флейвер нь болохоор salted egg. Тийм. Salted egg флейвер. Тийм. Шүлгүү гойм аягүй гоё амттай билээ. Тийм энэ болохоор яг Сингагийн яг main brand гэсэн. Тийм. Тэгээд эднийх бас юм снак гэдэг. Битүүр энэ снакийн амсааг байгаа одоо хэдүүлээ хамтдаа. За энэ дээр юм шиг. Fish skin гинэ. Энэ болохоор salmon skin гинэ. Salmon skin юм амсаа. Зүгээр ингээл арьсын хатаагаад л юм снак хийсэн шүү дээ. Тэр амар хөвдөл уураг муурагтай юу омега. Оо яг заасных нь хайлна харагдчих. Тийм одоо энэ бүтэлтэй юм. Cheers. Ойдэ. Уяг чипс. Нэг тийм заас амдаггүй юм. Амттай өөрөө нэг юм. Чинжүү тэр garlic-тай юм. Оо амар spicy. Хүмүүс эзнээс энэ баг омега амар юм шүү. За энэ удаа аим таалагдчих юм тийм. Хас ингээ бол энэ Urvans гэдэг брэнд юм даа. Ахиара амар гоё. Тэг гойм амар их юм бэ. Өөөсө хүний нүдэнд амар шууд тусгаар царайлаг савлгаатай. Бас нэг гоё юм байна. Энэ болохоор бас ингээд л үрээс авсан. Энэ бас шүлгүү. Тэгээд baby энийг амсчаад яг хятад гоё юм шиг амттай ингээд хийчихсэн тийм. Тийм айгуу тийм юу юм бэ. Нимгхэн мөртлөө ийм урт зузаан гэх юм. Аха. Нимгхэн мөртлөө урт зузаан. Тэгээ яг сонирхолтой болов гэж би тэр явсан газрынхаа нэг гоймыг авчирч амсахыг бодчихтай. Энэ бас амар сонирхолтой автай. Гэтэ манайханд тэр salted egg нэлээд таалагдах байх. За дараагийнх нь зэн юу лээ? Энэ юу юм бэлээ? Би тэр нэгийг авчирч задлаад үтцсэн. Mala flavor. Ерөөсөө махгүй. Яг нөгөө нэг сой бинээр гаргаж авсан махны амттай юм гоё снак. Нилээн тостой одоо нөгөө нэг beer snack гэдэг юм биш. Тэр шиг гэтээ айгуу амттай лээ. Би нөгөө өмнө нь нэг иймэрхүү авчирдаг гэсэн чинь нэг octopusны юу шиг тийм chewy. Тэгээд иймэрхүү бас авчруулах гой санагдсан. Тийм нэг beer snack тий. За энэ болохоор юу? Тэнд болохоор нэг Япон юм айгүй их авдаг тий. Япон солонгос юм айгүй их ангиж яадаг. Тий, Япон дэлгүүрээс авахгүй бидний нэг Японд болж ирсэн Donkey Hut гэдэг дэлгүүр дөхөхгүй гэдэг чи тэр дэлгүүр бүр зүгээр Монголд чи ингээ гадаад дэлгүүрийн хараа ганц хоёрхан гараад байдаг ш. Тэгсэн чи бүр яг тэр чигээрээ Donkey Hut байсан тий. 24 цаг ажилладаг. Йоо. За энэ болохоор юм хатаасан гой юм. Тэгээд ерөөсө твтэхгүй шууд ингээ иддэг. Бага гой юм тийчдэг. За одоо идэж үзье. Уйнараа энэ бүрхэн жижигхэн савлаа байна. За хөө Монголонгууд ингээд ардаа. Оо самжтай юм ш. Жижигхэн юм. Оо. Гоё юм тий. So good. Та нар нэр Синга явал Синга өглөөний цав гоё юм тий. Блог дээр харсан баг тэр toast box. Тэр бол хүмүүс нь өөрсдөө тийшээ аягүй их орд юм байлээ. Амар очтой тэгэл боломжийн үнэтэй. Toast box аягүй таалагдсан. За тэгээ дараагийнх нь болохоор за юм лаа авсан. За энэ лаа болохоор нөгөө Bath and Body Works гэдэг дэлгүүрийн лаа. Тэгээд би өмнө нь энэний томыг бит хоёроос захиалж
Пукетээс авчираад би амар жоохон үнэтэйлээ авцсан. Үнэтэй байна гэд авсан чинь би нэг тоохгүй байсан чинь асаасан чинь бүр дуурлаад тэгээд тэр лаг манай гэрт орж ирсэн хүмүүс бүр ингээд танах ямар гоё өнөртэй болсон ямар бодлоо аваа гэж хүн болго асууад тэгээд тэр битээр тэр лаг дуурлаад тэгээд энэ лаанаас авсан. Энэ болохоор нэг аим шинэ жилийн өмнөштэй. Тэгээд арай жижигхэн савлгаатай. Тэгээд хоёрыг авал, гурыг авал нэг нь өнгөө гэсэн байсан болохоор нэг авсан. Тэгээд болохоор ванила бин мойл. Ер нь бол лаг гэхээс илүү өнөртүүлэгч гэсэн үг л дээ. Хасаагаал тавьчихад ер нь бол амар гоё юм билээ. Амар гоё нэртэй. Тэгээд Halloween өнгөрөнгөд шууд маргаашнаас нь ингээд шинэ жилийн декоруудаа гаргаад өвчсөн юм билээ. Starbucks орсон чинь амар хөөрхөн. Тэгээд бид тэр ялхны тоглоом авсан. Энийг болохоор яг Starbucks хосоор нь авсан. Бид тэр өөс түрүү жил нөгөө нэг цагаан явуулка авч засчаад тоглоом яг дүүрээгүй. Тэрэндээ зориулж явсан газраас нь гоё тоглоом авч ий шийдээд энийг хөөрхөн шаазан шиг. За тэгээд дээрэс нь бас нэг дэлгүүр олоод энэ чи ямар дэлгүүрээ л нэг хөөрхөн юмнууд зардаг дэлгүүрээс. Энэ хараа бас ийм хүнд шаазан гринч. За энэ болохоор Star Wars-ийн Stormtrooper нөгөөх нь Dark. Манай явуулкууд даах нь гэсэн. Тэгээ энийг бас хасаад битүү хоёр авчихсан. Darth Vader Stormtrooper. За ер нь битүү нэг seasonal үеэр нь Starbucks ороод Starbucks-аас тийм гоё шинэ жилийн аяг маяг авах дуртай. Тэгээ түрүү жил яг Phuket-ээс нэг аим хөөрхөн сантатай бамбар штэ. Яасан бэ? Тэгээ бамбарштай аяг авчихсан. Аяг аваад тэр бол Starbucks амар олон дандаа асуудаг. За ийм байна. Тэгээд одоо сүүлийн юм харуулах чинь Сингапураас авсан. Би та нар бид нэг тийш пүүд сонирхдаг. Тэгээд энэ болохоор Rick Owens гэдэг лаг мундаг дизайнер юм амар брэнд аа мэдгүй байх юм бол та нар орж үзээрэй. Rick Owens dark shade-тэй хамтарсан. Пүүцээ, it's so fucking cool. Энэ тэгээд ийм манипер. Энд чинь ийм цахилгаантай. Тэгээд маш гоё зузаан уултай. Тэгээд энэ чинь ийм жоохон distracted гэх юм. Тэгээд энийг авсан дэлгүүр маань 30% сэлтэй гэсэн болохоор бүр гүрэж аваад авсан. Тэгээд заяа би энийг өмсөд ирснээс хойш Монголд нэг хэдэн удаа өмсөд явсан чинь амар гоё мэдрэмж авсан. Ингээд бүр ингээд амар гоё мэдрэмж яг сүулт ингээд шинэ ингээд хувцсан өмсөд ингээд тэр мэдрэмжийг ингээд аваагүй байсан мэдрэмжээ энэ пүүзнээс авсан. Энэ болохоор нэр нь Dark Shadow X-Ray Owens Abstract High Top гэдэг пүүз аа. Ийм авсан энийг аваад. За ийм нэг Монголд хүлээж исэн юм байлээ. Ингээ батарей ордог, айгүй амар хүчихэд те. Зүрх сэтгэлтэй, жижигхэн, том болдгоо. Яагаад ч том болдгүй. Битэрийг байхгүй хат янз айгүй мундаг байсан. Шүднийхээ чулууг төлгсөн тийм. Ямар амплнаас гаргаж авсан яг өсдгөө юмыг. За одоо янз бүр үзүүлбэр үзүүлж бай. Ой юу гараад тэр. Айгуу хөөрхөн цэнгэлж мэнийг л гэсэн асуудал байхгүй. Тэ? За натлахад үзвэл чинь нэг цирк үзүүлбэр ингээ алхсан чинь нэг юу шиг уусна. Harry Potter-ийн зарцсан. Юу ээ. Добби юу. Тэ. За бэлэг. Тэгээ та нар шинэ юм угаасаа бүгднийг үзүүлээд ирсэн чинь бас гэртээ авсан шинэ юм үзүүлмээр санагдчихлаа. Энэ болохоор ухаалаг тоосорогч шалгарч гэж. За тэгээд задлж үзлээ. I got ways, I got lies, but I ain't tryna use them just to get where you go. Ooh, baby, more than a night, it could be amazing if on a daily basis we had a loving in a way that's better than okay. Yeah, just wait, you'll see. Each season bringing another reason we ain't leaving. Just you and me. If you stay, darling, oh darling, stay a while and figure me out. I promise you won't regret it. No, you won't regret. Ийм задлсан чи амар гоё. За тэгээ бид төр ягаа энийг авсан гэхээр бид төр энэ байранд ороод 2 жил гар болж байгаа. Тэгээд анх орохдоо бид төр энэс арай өөрийг авч ирсэн байхгүй юу? Тэгээд авчаад унтлагын өрөөнийхөө оронд орох хормог ингээд аюу цэвэрлээд болдог байсан. Тэгээд
ягаад чи өөр тоос орогч авчаад тэрийг нэг хэрэглэхгүй юм шиг санагдаад найстаа зарсан байхгүй. Тэгээд зарснаас хойш манай унтлагын оронд орох тоос бүр баг ингээд амь ороод би орох нь холгүй бүр амар тоосчод тэгээд би бүр ийм автомат тоос орохч бүр амар санаад шалт ими зарсан байна гэж айгу бодсон. Тэгээд ягаад чи дээрэс нь бид нар тоос орохчоор ингээ хизээч оронд ороо ингэж сунж хүрдгүү. Тэгээд энэ чинь өөрөө смарт болохоор ичтэйшээ яваад ингээ автоматар цэвэрлэе, чигтэй цэвэрлэе гэждэг. Тэгээд би бүр яаста шалт ими зарж одоо дахиад авъя гэд бараг жил гарan бодоод тэгээ бийжсэн чинь смарт стори необот маань Black Friday-ээр зарлаад 33%-ийн сейл зарлангуут мөртөө бараг зас ашгүй мөнгө сэвлээд авчигээд тэг хөргүүлээд авцсан. Энэ болохоор бит хоёрын өмнө хэрэгжилжсэн тоос орогчийг бодвол арай давуу талтай. Хүчин чадал нь маш өндөр 4000. Тэгээд дээрээсээ ийм гэртэй. Тэгээ энэ гэр нь болохоор яадаг вэ гэхээр би судалсан байхгүй. Одоо манай хуучин болохоор хогоо энэ дотроо ингээд өөрөө цоглуулад тэрийн бит хоёр өөртөө хаях хэрэгтэй байдаг гэсэн мэл энэ болохоор хогон тусдаа энэ чиний ингээ аваараад хайчдаг. Тэрийн эндээс нь гаргаж хайдаг. Тэгээ дээрээс нь мөн адил чигтэй цэвэрлэгээ хийн. Бас хевсэн дээр буюу дороожин дээр гарах одоо арай илүү боловсронгуй шууд ингээ гараад дороож бас цэвэрлждэг юм лээ. Тэгээд би бүр за булан тохом одоо энэ буудэнд орох морхож гэсэн ер нь бол бүрэн цэвэрлж чаддгаас аахгүй. Тэгээд одоо бүгдээрээ энийг турч үзье. Тэгээ манай өмнөхөөс бол яач утсан бүх юмараа илүү байгаа. Тэгээ let's try. Start cleaning. Сонирхолтой юм байна. Одоо нөө дөнгөж шинэ нэг болохоор өрөөнүүдээ скан хийгээд тэгээд дараа нь болохоор зөвхнийг өрөөгөө сонгоод цэвэрлж болох юм байна. Эсвэл зөвхнийг булан цэвэрлж болдог сануулж болох юм байна. Тэгээ манай өмнөх өмнөхий бодвол хийвсэн юмсан дээр амар сайн явдаг юм тий. Мэдрэгч нь амар сайн юм байна. Зөвхөн дорож юм бах гэсэн чинь манай хийвсээ өндөр өстэй байхгүй гэсэн шууд дээр нь гарсан ямар ч асуудалгүй гараад юм өрөхгүй өөрөө бүр ингээд тэр өрөөлөө уурснаа буцаж гарч ирж мэрээд ер нь бол хамаагүй юу болчих смарт болчих тий. Смарт болоод тэгээд хевсэн дээр гарч байгаа надад бол маш их таалагдлаа. Тэгээ янз бүр бас айцухтаа. Тэгээд яг шинэ байгаа болохоор бүх хэсгээр явуулсангүй. Тэгээд айгу олон тийм тохиргоотой байна. Битүүрээс ус ийцэн. Тэгээд чигтэй цэвэрлэгээ хийн гэдэг чинь бас амар даваа талахгүй тий. Тэгээд шууд аппликейшнээр хараад тэгээд явчих юм байна. Тэгээд шууд ингээд буцтайгаа холбоцсон. Тэгээд нэр өгөө шууд start cleaning гэх амар convenient. За тэгээд энэ удаагийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Сүүлд авсан юмнуудаа та нарт танилцуулж дуслаа. За тэгээд Сингагийн бүх влог үзсэн та нартай баярлалаа. За тэгээд subscribe дараарай.